За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөж өгшүүлье. Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийтийн сонсгол зохион байгуулах тухай шийдвэрийг 2025 оны 4 сарын 2-ны өдрийн хурлын хуралдаанаараа шийдвэрлэсэн байдаг. За энэхүү сонсгол нь 3 сэдвээр явна. Эхнийх нь 2025 оны 6 дугаар сард Баянгар аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмлын тусгай зөвшөөрөл, ашигт малтмлын олборлолт, ил тод байдал, гэрээний хэрэгжилтэд үр дүнд хяналт тавих энэ сэдвээр энэхүү сонсгол явагдсан. Одоо энэ сонсголттой холбоотой санал дүгнэлтэд нэгтгэж ирэх 3 сарын 13-ны өдөр болох аймгийн иргэдийн хурлын хуралдаанд танилцуулахад бэлэн болсон байна. За хоёр дахь сонсголын сэдэв маань Баянгар аймгийн хэмжээнд байгаа хотын агаарын бохирдлын асуудлаар ерөнхий сонсгол одоо явагдах гэж байна. Энэхүү сонсгол 2026 оны 3 сарын 11-ний өдөр аймгийн засаг даргын хамгийн газрын хурлын зааланд болно. За энэ сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал маань өнөөдөр ингэж хуралдаж та бүхэнд одоо зохион байгуулалттай холбоотой мэдээллийг хүргэх, мөн сонсгол ажлыг зохион байгуулах бэлтгэлийн явц талаар одоо мэдээллийг та бүхэнд хүргэж байгаамаа. Сонсголын 3 дахь сэдэв маань Баянгар аймагт олгогдсон 0.7 газрын одоо газар олголтын талаарх бас ерөнхий сонсгол байгаа. Энэхүү сонсголыг одоо 26 оныхоо 2 дугаар өдрөд багтаан явуулна гэсэн аймгийн иргэдийн хурлаас юм тов гарсан байгаа. За энэ 3 сонсгол маань ингээд үүштэй явагдана. Ер нь бол өнгөрсөн одоо 30 хэдэн жилийн хугацаанд орон нутагт тэр дундаа одоо нутгийн өрөө өдөртөснө байгууллага иргэд болон төрийн бус байгууллага санаачилсан санаачлагын үндсэн дээр энэхүү нийтийн сонсголыг одоо анх удаа ингээд зохион байгуулж байгааг бас онцлж хэлье. Тэгэхээр Баянгар аймаг маань бас энэ уул уурхайтай холбоотой асуудал, за мөн бид бүхний одоо хамгийн их тулгамдсан энэ агаар хөрс орчны бохирдолтой холбоотой асуудал, за иргэдийн одоо хамгийн их хүсэж шаарддаг энэ 0.7 газрын олголт зэрэг сэдвүүдээр одоо иргэдийн одоо мэдээлэлтэй болгох, төрийн болон холбогдох бүх шатны байгууллагуудыг оролцуулсан энэхүү сонсголыг зохион байгуулж байгаагаар бас ач холбогдолтой. Иргэд маань бас өөрсдийн мэдэх эрхийнхээ хүрээнд одоо сонирхсан асуултаа асууж мэдээллээр одоо бүрэн хангах юм боломж өргөж байгаа гэдэг бас онцлж хэлье. За энэ удаагийн энэ агаарын бохирдлын талаар явуулж байгаа сонсгол маань одоо маш олон талын оролцоотой явагдана. Мэдээж энд бол дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүгд оролцсон. Дээр нь одоо Баянгар аймгийн нүүрсний олголт тээвэр одоо хийдэг бүх аж ахуйн нэгж одоо уул уурхай компаниуд оролцсон. За мэдээж төрийн байгууллагын одоо холбогдох бүх албан тушаалтнууд оролцох юм аа. Эдгээр албан тушаалтнуудыг одоо хуулийнхаа хүрээнд 3 сарын 3-ны өдөр бас олон нийтэд бас оролцох хүмүүсээ албан тушаал нэр хүстэнд бүгдийг зарлана. За өнөөдөр бол одоо та бүхэнд урьдчилсан байдлаар хэлэхэд бол ер нь холбогдох бүх шатны хариуцлагатай албан тушаалтнууд энэ сонсголд оролцож байгаа гэдгийг бас нэгдүгээр онцлж хэлье. Хоёрдугаарт бид өхөн өнгөрсөн хугацаанд ер нь Баянгар аймгийн удирдлагын зүгээс болон мэргэжлийн байгууллагын зүгээс энэ утааг бууруулах, хөрс орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нь ямар ажил арга хэмжээ зохион байгуулсан, ямар бодлого хөтөлбөр дэвшүүлсэн, энэ талаарх одоо илтгэл, тайлан, хэлэлцүүлгүүд бас явагдана. Ингээд иргэдээ бас нэгдсэн байдлаар мэдээлэлтэй болгох, бүх одоо сонсголын үйл явцыг мөн одоо олон нийтэд шууд дамжуулах хэлбэрээр одоо ингээд зохион байгуулж байгаа гэдэг нь бас онцлогтой байгаа. За та бүхэнд одоо бас ганц нэгэн одоо мэдээллийг бас хүргэе. Ер нь бол Баянгар аймгийн хэмжээнд утаа агаарын бохирдолтой холбоотой бүх албан байгууллагууд руу бид бүхэн бас өөрсдийг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа ингэж нэгтгэж одоо тайлан болгож ирүүлээ гэдэг ийм чиглэлийг өгсөн байгаа. Тэгэхээр Баянгар аймгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн одоо энэ тайланд та бүхэнд бас сонирхуулж бас хэлье. Өнгөрсөн 2025 он гэхэд амьсгалын замын өвчлөлөөр аймгийн хэмжээнд нийтдээ 20,400 иргэн хэвтийн эмчилж одоо өртсөн байна. Тэгэхээр энэ бол Баянгар аймаг 89 мянган иргэнтэй. Тэгэхээр 4 хүн дутмын нэг нь жилд нэг удаа амьсгалын замын өвчлөөр өвчилж байна гэсэн. Агаарын бохирдол болон энэ утаанаас шалтгаалаад хүний биед бол амьсгалын болон зүрх судасны өвчлөлөөр өвчлөх одоо эрсдлийг одоо хамгийн их нэмэгдүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ өвчлөл өөрөө өндөр байна гэдэг бол одоо нийт иргэдэд бол одоо маш одоо гамшигын хэмжээнд хүрсэн байна. За хамгийн харамсалтай нь нийт өвчлөгчдийн одоо ихэнх хувийг бол хүүхдүүд эзэлж байна, бага насны хүүхдүүд. Тэр дундаа 1-4 насны хүүхдийн тохиолдол бол одоо хамгийн их одоо өртөж байна. Хамгийн их өртөмтгий хэсэг бол энэ бага насны хүүхдүүдийн утаа агаарын бохирдолтой холбоотой одоо хор уршигаас
болж одоо эрүүл мэнд эдийн засгаараа хохирч байна гэсэн ийм судалгаа дүн ирсэн байна. Тийм учраас зөвхөн эрүүл мэндэд үзүүлж байгаа ганцхан одоо тоо баримтыг дурдахад ийм байна. Ингээд цаашлаад энэ бүх хэлбэрээр одоо хүний эрүүл мэнд болон бид бүхний амьдран байгаа орчин, хүрээлэн буй орчин, нийгэмд маань одоо ингээд сөрөг зөөзүүлж байна. Тийм учраас одоо өөрсдийнхөө амьдран буй орчныг сайн сайхан болгоё. Энэ асуудлыг бас нэг тийш шийдье гэсэн бас өөрсдийн бодож санаж авдаг зүйлээ та бүхэн маань бас оролцож энэ талаар бас саналаа хэлж, асуулт асууж, холбогдох албан тушаалтнаас бас тодруулж ингэж оролцох боломж бол бүрэн нээлттэй гэдгийг бас дахиж хэлье. Ингээд та бүхэн сонсголын одоо нээлттэй энэ ерөнхий сонсголын үйлчилгээнд хамрагдахыг хүсэх юм бол Баянгар аймгийн иргэдийн төсвийн хурлын ажлын албанд одоо хандаж болно. Энд бол одоо утсаар болон цахим хэлбэрээр одоо та бүртгүүлээд хамгийн гол нь бүртгүүлсэн иргэд сонсголд оролцсон, тийм ээ. Тийм учраас та хурлын ажлын албаны хэлтсийн дарга алтан цэцэг болон Юндан Базар дарга нартай бас холбогдож та бүхэн бүртгэлээ хийлгээрэй. За мөн цахим хэлбэрээр бас бүртгүүлээд хамрагдах боломжтой гэдгийг бас хэлье.